логику байж байгаад гинт ингээд би одоо бенжингээсээ тэтгэл хамаасан гэл аим. Сайн миний хариудаа манай охин мөлөхгөөд амар ууртайгаа шүдэн гаж ууртай манай охин чинь ингээл энийг л гэж бичдэг. Тэгсэн манай гэр ингээд дэлбэр. За энэ ч яах вэ заяа. Ийшээ бүр дэлбэрэлт байгаа. Энэ хараа. Хүчтэр иба бууз хийж агаад тоогоо шатаацсан. Усын шалгахгүй жоох ус хийгээд буцалгаад тоогоо шатаацсан. Тэр цаана одоо миний авсан ногоонууд байна. Энэ наан охины гардах цүнх байна. Тэрийг бэлтгэхэд тийшээ тавьсан. Манай галтгоо бол одоо яг юм байна. Галтгоон сайн иба явахтаа ингээд бүх өрөөнийх гэрлийг хасаага явчихдаг зав. Би тэрийг ерөөс ойлгохгүй. Би ерөөс ойлгохгүй байна. Би тэгээд бас амар өлсөд байна. Энэ миний турж байгаа календар байна. Ингээд жингүүдэд бичсэн. Энэ өдөр би ялагч болно. Энэ өдөр хамгийн сүүлийнхэн жинг өгөөд энэ өдөр ялагч болж 10 сая аваад энэ өдөр хайртай бүргэр авч өгнө. Би өөрөө итгэхгүй. Би дахиад энийгээ дууссан ч гэсэн дахиад 28 хоног дэлмэ барих гэж бодож байгаа. Тэгээд одоо та нар маань намайг дэглэмдээ юу зориулж авсныг хараа. Бид одоо эднэрийг манай охин их унтуул эднэрийг угаагаад юу яана? Заачаар. Их унтуул эднэрийг угаагаад хөлдөөгөөд тавина. Одоо ингэ жоохон байж байгаа сэрчих юм бол өлдөөж тавихгүйгээр зүгээр хөрчөндөө. За. Ийм том байцаа, цоо байцаа авлаа. Тэгээд энэ байцаа биш үү дээ. 1990-с 2000 гэжсэн. Солонгос хүүхэнд амар аваад харна. За би ч сав. За тэгээд энэ ибад сэндвич хийж өгөхгүй ийм 2 спам авсан байна. Дөрөв. Энэ нэг нь 3000 гэсэн зулцсан байсан. Тэгээд авсан юм. Тэгээд нөгөө нэг манай эрүүл холлолтын багш нөмийн орж байгаа тэмцээн чинь би та нар хэлээгүй лөө. Би чи 10 саяын тураах тэмцээнд орж байгаа байхгүй юу. Тэгээд миний орж байгаа тэмцээний манд багш маань хүрэн манжингаар детокс хийнгээд өчтөр болно оруулсан. Тэгсэн чинь би амжихгүй манад хүрэн манжин байхгүйсэн болохоор өнөөдөр хүрэн манж аваад өнөөдөр энийгээ чанаад тавина. Ловонтой ам чанж тавьчид өглөө детокс энэ ногоон хулгай авсан байна. За. Лоо авсан байна. Тэгээд туна авсан байна. Тунан дээрээ эрдэнэ шиш авсан байна. Энэ эрдэнэ шиш бүр 1300 гэжсэн гэдэг. Эрдэнэ шиш авсан байна. За. Ибад төмөс авсан байна. Энэ жоохон нэга төмөс л дөө. Тэгээд гэхдээ доторхон цав цагаан байдаг шүү дээ. Солонгос төмөс надад таалагддаг. За өөртөө боцомцлог авсан байна. Үлсүүд идэм хаяа. Тэгээд балхтай өлөвчлөлт байдаг гэж бод. Энэ юу цаавсан байна. Тэгээд дараа уурсан авсан маань эдгээр бүгд нэг 42000 вон болсон гэдэг доо. Амар ахаад. За тэгээд миний энэ гайхалтай худалдаа авалт маань дуслаа. Одоо эднэрийг угаагаад жижиг уутанд бүтээж тавихын тулд угаагаатахыг заяа. Гяс угаат. Тэгвэл охин сэрчүүлээд би бүр логож хийчихдэг юм байна. Болчих. За ингээд бэлтжлээ. Одоо ялцтанд орё заяа. Манайд нэг жоохон дахианы мах байгаа байхгүй юу? Ингээд солонгос ч юм шиг тийм гоё яадгүй шүү дээ. Ингээд жижиглсэн хэрэг хямдхан байдаг байхгүй юу? Жижигхэн дахиануудыг тэгэхээр ингээд жоохон нь гараараа тасалж аваад намаа нэг өдөрт 150 г орчим дахианы мах идэх гэсэн юу? Тэгээд би 150 г-ыг ямар гэдгийг мэдэхгүй л байна л да. Ямар гэдгийг мэдэхгүй учраас арай бага багаараа энэ жижиг нэг хичээ. За тэгээд үлдсэн уутнуудад нь юугаа хийнэ? Үхрийн махаа. За тэгээд солонгосоор сониач юм байна. Солонгосыг монгол шиг болцсон байгаа. Юугүй бензин болсон байгаа. Тэгээд одоо хогийн ууд солонгосч яадаг штэ. Зардаг штэ. Зараад өөрсдөө хогоо аяхын тулд юу яадаг вэ? Тэрийг
авдаг худалдаж авдаг байхгүй. 20 литртэй жишээлбэл 600 гэдэг байхгүй 20 литрийн багтаамжтай. Тэгээд бензинг болоод уута үлдэрч тоолсон. Тэгээд бензин дээр очихлоо байгаа. Бензинх нь амар өссөн. Тэгэнгүүтраа хамгийн амар нэртэй. Манай охины им өгдөг нэг юм жижигхэн пявер юм байдаг байхгүй. Тэгээд тэрийг ими санч зүгээр 2-2-оор нэг дахиад өгчих юм гэдэг дахиад өгч мөгдөг байхгүй. Тэгсэн чинь өгөхгүй гэсэн. Яагаад гэсэн чинь бензин болоо тэрийг үйлдвэрлэг нь ажиллаж болчихсон. Тэгээд яхаа болсон гэ. Тэгээд дайс руу тэгээд төр хугацаанд одоо ямар ч хамаагүй уутанд хогоо хийж болно гэсэн шийдвэр ер нь бол гарсан байхгүй юу. Тэгсэн чинь дайсогийн манай энэ ойрхон мэддэг дайсогийн том уутнууд нь дууссан. Дандаа жижиг уутнууд нь байгаа. Амар байгаа. Тэгэл хямдхан ууд аваад ямар ч хамаагүй хогоо хаяг нэлттэй тэгсэн чинь эднэр дэлгүүрээс нэг өмтэй уутнууд аваад дуусгаачихсан. Тэгээд би тэгээд ямар хэлж байна. Ер нь Солонгос одоо бензингүү яг Монгол шиг нөхцөл байдалтай амар урт доош мочлоод байгаа. Түүнийгээ дагаад юмны үн бас хаяа жоохон өсчих юм болов гэхээр арайч өсөхгүй байгаад байна. Яг нөө бензинтэй холбоотой юмнууд нь зүгээр түр ажиллагаа болоод байна. Сайн маа. Асуудал амар хурдан шийдэж байгаа. Би олон цаг 7 өнгөрсөн шүү дээ. Яа. Лоо гэдэг юм бэ. Шүүн болж байгаа. За тийм энэ дээр 7 хуваалт юм. 1 2 3 4 5 6 7. За тэнгуүтлээ. Манай охин харж байгаа штайна. Би өдөрт нэрээ 5 км алхаж байгаа. 5 км алхахаас гадна дасгал хийж гин. Тэгээд хүмүүс намайг ингээл бэлэн барьж байгаа энэ зэрэг гэр тэнгууд чи амар хурдан турчих хаа гэдэг байхгүй юу. Гэхдээ би чи хурдан турохгүй шүү дээ. Ягаад гэхээр би хүмүүс ч нэг жингээ барьж байгаад ингээд нэг жин төр зогсдог үе байдаг шүү дээ. Минийх ер нь бол тэр үе маань болцсон гэж бодож байгаа байхгүй. Би ягаад гэхээр нөгөө нэг би чинь 110 кг-тай төрөөд тэгэнгүүт тэгэхээр одоо 92 болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь өмнө нь 20 кг гассан болохоор миний жин ерөөсөө амар удаан буугаад байгаа. Одоо хүмүүс намайг чи бүр амар хурдан турчих хаа, чи төрстэй алах хаа, чи бараг 20 кг авах хаа одоо ингээд дэглэн байхгүй идэж жагаад одоо ингээд дэглэн барьж байгаа болохоор гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ та нартаа л гэж хэлэхэд би тийм биш үү. За миний жин зогссон би ингээд тасгал хөдөлгөөн хийж хоолоо маш сайн барьж иж л ер нь болж ингээд болгож байгаа. Та нарын маа тэр хүмүүс шиг одоо тэгж битгий хэлээсэй гэсэндээ би энийг хэлж өгч шүү заяа. Тэгээд жинчи ер нь тэгэл байнга буун гэж байхгүй шүү дээ. Хаяа барина. Тэг би бүр хаяа нэмчээд байгаа. Жишээлбэл би яг одоо өнөө өглөөнийхөө жингээс 2 кг нэмсэн байх. Би өнөөдөр нэг амар их болов суугаагүй. Тэгээ ус мөсөнд ороод тэгсэн болоход нэмсэн болов гэж юу нь бол бодож байна. Тэгтээ сайн мэдэхгүй байна л та. Өөр чинь тэгээд таймд өгч таахгүй. Ингээл тургаал амин хэрэндээ хүрэх хичээгээл үеийн луунгаас ибад үлдээдэг гэж үзээ. Энэ хоёрыг үлдээч дөө. Тэр нэг юм хэлсэн аа. Юу ч 7 хоногийн хоолны хэлдэг тий. 7 хоног өнгөрчихлээ. Болох үз. Тий. Тартиж үуч нь би л татчих үуч. Айгуу. За тэгээ турах тэмцээний талаар ярих заа зүгс би фэйсбүүк дээр хангалттай хийж байгаа дөө. Та нар тэгээд тэр тэмцээний талаар үзхийг хүсвэл миний хайгнууд руу ороод үзээрэй. Би өдөр болгон жингээ хэлэхгүй байгаа. Цаана тэмцээн цаанаас нөө жингээ дарж болохгүйгээд жингээ бол хэлэхгүй байгаа. Тэгээд ер нь бол өдөр болгон хайж байна. Тэгээд тэмцээнд орсон чинь цаанаасаа бас коуч мовч за аль нэгэн зав байд юм ба шүү дээ. Тасгалжуулагч. Тэгээд тэр тасгалжуулагчаас хоолны хож орыг авсан. Тэгээд өдрийн хоолнд 150 г ямар ч гэж гахаа дахиа загас хамаагүй идэж болно гэсэн байхгүй юу. Тэгээд 150 г өнөдөр гэсэн чи намайг хорлоод хөө хийдэггүй намайг унцгах гэж бодсон юм хэл та. Би хараа 100 г будаа өдрийн хоолнд 100 г будаа идэх гэж бодсон. Тэгсэн чинь би 100 г будаа идэх шүү хараа гэсэн чинь надад 210 г будаа өгсөн. Тэгээд тэр будаа нэг цутан шиг заяа. Тэгээд амар ихээс авах тэгэхээр би 100 г будаа ийм л амар их байд юм байсан тий гэж бодоод ударчиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь амар их хоолгууд надад тэр мах бараг 150 г мах байгаагүй хаа. Тэр бараг 2-3 г байх байсан. Тэг миний дүрийг миний сонирхолтой юм да. Манай охин жоохон муухайштай байна. Тэгээд охин жоохон муухайштай гэж тооцоолчлаа амар сайхан байна да. Манай охин бас өвдсөн нөгөө манай гэр би халаалт ундрацснаас болсон юм шиг байна. Жоохон
цэрэн давтагдаад зүгээр ингийн ханиад төрсэн болж болно 2 3 хоноод идэх. Ханиад нь бол идэгчээд байгаа байхгүй. Цэрэн байгаад байгаа. Тэгэл тэр нь жоохон санаа зовж байна. Уул манай хүн яг хөх болгонд цэртэй байгаа болохоор айгу хэцүү л байна. Яа одоо энэ амар том байцаг. Яа энэ баг миний толгойн том байцаахаа. Йоо би нөгөө хорог хамгийн том толгой хүн гэж бодсон чинь миний тэр том би нэрээ тэрэг төрсээр байгаа ингээд харалтсан шүү дээ гар маань. Яг тэрэг төрдөг ормороо ингээд амар болчихсон. Тэгээ одоо нэг бэж аав юм үнсэлсэн бодлоо. За энийг бол ингээд яах юм бэ? Амар тэнэг их байцаач чи. Йоо. Юу юм бэ? Чиний хамаатсан байцаануудыг яасан маашаа. Юу ямар юу ши. Яна шисэг хийчихсэн. Юу амар юм бэ? Би тэний хэд 10 жил идэх үү нэраа. Оо энэ бүр сая яад хүн. Юу хам гараа авчлаа. Бэнтэж. За энэ том байцаануудаа нэг юм уу. Жижиг цоо байцаа чинь өстой гоёхгүй. Амтж гоё тэгээд энд ч ашигтай том цоо байцаануудаа шүлтэй хол хийхдээ зориулаад жижиг гэрчээ татчих. Нарийн том байсан. Энийг одоо би бараг 60 жил хийж дуусгах хаа. Энийг дээр нь чөлнөх гэж бичээд явах бол за дахиад нөгөө нэг том толгойш мэдчихлээ. Энэ жоохон гений өөрчлөлт мөчлөлттэй байцаа юу гэх юм. Тэгж санагдаад байгаа юм да. Юу ч юу юм. Йой. Зэн тийм юм шиг байна энэ. 3 ургалттай байцаа маш дотроо дахиад ийм амар том болтой байна. Нор 2000 юм хямдхан юм болгон сайн байдгүй. Хандан баач. Энэ арай жижигхэн тэгэл хийгээс. Хоолн дойноор юм жижиг гэж байна. Энэ угсаа нэг юмны өрөнд ингээд олуулаа явцсан юм байна да. Тийм юм байна да. Тийм болохоор ийм байцаанууд ч хэмжиж хийж болохгүй шүү дээ. Тэгэд үлдсэн юм. Тэгэхээр бийдчих шүү. Доороос нь баг өөр байцаа урах гэжсэн хайш энэ одоо зэний өчиг олноо гэдэг жоохон байж чад болоо зэрэг энэ амирхийнхаа энэ томуудынхаа өчиг хэлээ болох. Энэ байцаануудыг чанаар идэж болох юм тий. Чамчиж болох юм. Тэгвэл чанах байцаануудаа ингээд одоо нэг юутай чанах вэ гэдэг ихлээр байцаануудаа чанах юм байна. Ихлээр тавьж ингэж болох юм тий. Тэгээд гоё юм. Энийг дээрс нь бичмээр хэмжээг гэдэг. Харахад нэг болчих юм чам. Яа, гэнэ коммент. Сайхан хэрчээ. Сайхан мөн юм аа. Нэг том ингээд хийчихсэн. Би бол нэг шүү дээ ингээд блог хийхгүй байж байгаад гинт ингээд би одоо бенжингээсээ тэтгэл грамм хассан гэл амир сүрприз хийж гарч ирэх гэж бодсаахгүй. Гэтэ та нар маань гэжтэй миний үнэнч фэнүүд маань намайг влог үзье чи влог оруулаач гэж байгаа болохоор би юу ч гэсэн ингээд нэг влог оруулаад үзье гэж бодсаахгүй. Тэгээд ер нь бол ингээд бичлэгээ дуусглаа заяа. Тэгээд өнөөдөр чи хагасан гэдэг чинь бүтэнсэн 1 дахь 2 дахь 3 дахь өглөө би ингээ үзээд тэгээд 7 хоногийн ямар тэглэн мэглэн барьсан инээ тэрээ тэгээ шин ийм гоё юмар та нартайгаа уулзах юм байна. Тэгэхээр түр баяртай заяа мартаа шүү. Бичлэгээ дуусна үзсэн бол юу үсгэлдэг гэнэ заяа үүлэн гэдэг дотор юу үсгэлдэг. Харт шүү.